Энэ удаагийн бодолтой контур нусыг хэлж бодно. Палмастрын контур ашиглан нүднийхээ ансаг буюу сормосны хэсгээ сайн харлуулж жигд будсныхаа дараа гэлэн контуророо контурныхоо төсгөл хэсгийг гаргаж байгаад яг гол хэсгээс нь доороос нь дээш нь чиглэлтэйгээр сайн уусгаад дээшлэх тусмаа сааралдвал дараачийн өнгө маань илүү гоё усж орж ирнэ. Хар өнгийн тэнэ нэлийн жижиг багсаар яг контурныхоо заа хэсгээр тавьж өгснийхөө дараа нэлийн бараа өнгийн тэн ашиглан яг хар öngийнхөө зааган дээгүүр сайн уусгаад өгнө. Бараа öngийнхөө тэнийг бодвол арай цайвар өнгийн тэн ашиглаад яг бор öngийнхөө зааган дээгүүр урагш нь олон жоохон хоош нь сайн уусгасныхаа дараагаар нүднийхээ урд болон хойд хэсэг дээр хар өнгийн тэн тавиад зөвхөн хойно нь бараа öngийнхөө тэнийг доогуур нь жоохон уусгаад мөн сүдэр ашиглан доод давхраагаа зурна. За доор зурсан хоёр бордны мөнцөн зураасаа хасар өнгөлөгжөөрөө хооронд нь сайхан жигт усгаад өгнө. Үүнийхээ дараа шингэн саа юм уу, тэнэн саа аль нь ашиглаж болно. За тэгээс сормосоо наагаад мөн доод сормосыг зөвхөн хойд хэсэгт нь наагаад өгвөл нүд маань илүү урт харагддаг. Бодолтой дагаж хийгээд дараа нь ямар бодол сурмаар байгаагаа доор бичиж үлдээгээрэй. Баярлалаа.